Эрдэнэс үйлдвэрлэлийн технологийн парк. Дарханд гангийн үйлдвэрлэл согсруу байгуулах төслийнхээ талаар бас бидэнд сонирхолж нөгөө байршлын сонголт, төвхөн эдийн нөөц, үйлдвэрлэлийн боломж энэ бүхнийг та бүхэн юу гэж төсөөлж байна? Одоо ажлын явц ямар байна вэ? Эрдэнэс Монгол нэгдэл 6 байршилд одоо төрийн өмчийн стратегийн орд газруудаа түшиглээд үйлдвэрлэл технологийн парк байгуулъя. Энэ хизээ нэгэн цагт дуустдаг байгалийн ашигт малтмалыг аль болох нэгжийн одоо үн цэнийг нэмэгдүүлэх замаар нийгмийн эдийн засагта хэрхэн яаж үр өгөөчтэй одоо зориулах вэ гэдэг бол ерөөсөө ашигт малтмалыг боловсруулах, баяжуулах чиглэлээр энэ бодлогоо явуулах ёстой юм байна. Энэ аж үйлдвэрийн паркуудыг байгуулах ёстой юм байна гэдэг ийм стратегийн зорилт тавиад ажиллаж байгаа. Энэ 6 байршлын нэг байршил бол одоо Дархан уул аймагт баригдах гангийн цогцлбор байгаа юм. Энэ гангийн цогцлбор бол өнөөдөр бидний энэ ярьж байгаа бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд бас туссан байдаг. 3 дугаар заалц дээр одоо Дархан сэлэнгийн бүс нутагт металлургид суурилсан одоо металлургийн үйлдвэрлэлийн цогцлборыг байгуулна гэж одоо тусгасан байдаг. Мөн одоо 24 оноос 28 оны засгийн газрын одоо хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Дархан уул аймагт гангийн үйлдвэрийг байгуулна гэж одоо зорьсон байгаа. За уг ажлын хүрээнд Эрдэнэс Монгол нэгдэл нь одоо жилийн 1 сая тонны хүчин чадалтай ган үйлдвэрлэх цогцлборыг байгуулна гэж. За энэ үзэл санаа нэгдүгээрт түрүүний миний хэлдэг нөөц тулгуурласан буюу за түүхийн эдийн нөөц энэ бүс нутагт байна уу гэж. Тэгэхээр Дархан сэлэнгийн бүс нутаг буюу энэ төвийн бүс бол өөрөө төмрийн хүдэржилтийн Монголын голлох одоо бүсүүдийн нэг. За төмөртэй, хустуул, Баянгол, за Баян цог зэрэг энэ томоохон төмрийн хөдрүүдийн нийт нөөцийн одоо батлагдсан нөөц 973 сая тонн байдаг. Нийт Монгол орны одоо төмрийн өдрийн батлагдсан нөөцийн 40 гаруй хувийг энэ бүс нутагт одоо байдаг ийм онцлогтой. Мөн одоо шаардлагатай тэр шохон чулууны нөөц Дархан сэлэнгийн бүс нутаг энэ районд бас нэлээдгүй байдаг. Нийтдээ 23 ашигт малтмал 70 гаруй сая тонны нөөц бас батлагдсан байдаг. Тэгэхээр энэ бүс нутгийн одоо энэ нөөцөд тулгуурлаад энд гангийн үйлдвэрлэлийг барих бол боломжтой гэж харж байгаа. Нөгөө талдаа бид бол жилдээ нэг 6-аас 8 сая тонны төмрийн баяжмал, төмрийн хөдөр экспортлдог. Зарим үед 10 гаруй сая тонн хүрдэг. Энэ бол эргээд 2-оос 3 сая тонн гам бүтээгдэхүүний түүхийн эдийг бид өнгөрсөн 20 жилийн хугацаанд жилд 2 сая тонн ган үйлдвэрлэх боломжтой түүхийгээр нь экспортлсон байна гэж. Тэгэхээр үндсэндээ бид нар төмрийн хөдрөөс өнөөдрийг хүртэл одоо ган бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхлэегүй байгаа. Тэгэхээр энэ улс орны стратегийн чухал ач холбогдолтой төслийг ойрын ирээдүйд эхлүүлнэ гэж зориод Дархан уул аймагт одоо газрын сонголт, за үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл, за байгаль орчны судалгаа, за мөн хүний нөөцийн бэлтгэл ажлыг одоо хүний нөөцийг бэлтгэх ажлууд зэрэг төслийн бэлтгэл ажлуудыг хангад эхлүүлээд явж байгаа. Эрдэнэс үйлдвэрлэлийн технологийн парк.